Mr. Beast chocolate. Энэ Dubai chocolate. Энэ Dubai chocolate энэ одоо ингээд одоо яг алдартай болж байгаа. Oreo, Mr. Beast chocolate. Тэгээд энэ жирийн. Надад болохоор энэ сүүний энэ зүгээр жирийн Dubai chocolate байна. Энэ цагаан chocolate байна. Тэгээ энэ хар chocolate. Метр бит хоёр аль нь илүү дайр байна гэж ингэ дүгнэн. Энэ Dubai chocolate нь илүү дайр байна уу эсвэл энэ Mr. Beast-ийн chocolate дайр байна уу? Versus. Versus VS. Mr. Beast-ийн chocolate илүү дайр гэж бодож байгаа. Би бол энэ илүү гоё юмтай байх гэж бодож байгаа. За эхлээд Mr. Beast-ийн chocolate-ийн ямсад үзье. За би онголгоно. I think that's better. Чин ийм дөрвөлжин байна. За. Cheers. Энэ зүгээр Hershey's байдаг шүү дээ. Зүгээр жирийн сүүн шоколад шиг амтагдчихээн. Нэг онцгой биш зүгээр жирийн сүүн шоколад. Гэтэ амар гоё юмтай. За дараа тань. Зүгээр жирийн сүүн шоколад. Одоо Oreo юм байхгүй. Одоо энэ Oreo амсаж үзэх юм. Нөгөө Mr. Beast-ийн chocolate. Энэ Dubai chocolate-ын дотор ийм ногоон байдаг шүү дээ. Ногоон болохоор ингээд ийм ногоон образцсан. Метр болохоор энэ яг Mr. Beast шиг хуцгад Here. ийм юм байна л да. Cheers. Wait, жирийн Mr. Beast chocolate болохоор 10-аас 10. Надад 8-аас 10. Бүр онцгой юм байхгүй яагаад гэвэл. Энэ Oreo-ийн яг зэний Hershey's-ийн Oreo-гийн төрлөд нь штэ Hershey's-ийн Oreo-гийн төрөл яг тэр шиг амтдаж байна. Mr. Beast-ийн шоколад нь нэг онцгой юм байхгүй. Үгүй жирийн шоколад шиг. Энэ pistachio энэ самарын Pistachio. Тэр нэг юм ногоон юм байдаг. Энэ Dubai гэдэг ийм орон байдаг штэ. Тэр нь бүх юм амар Зөндөө чанартай шоколад амар гоё юм. зөндөө хөө ийм шоколад үзээд Яа байсан. TikTok дээр бүр амар алдартай болсон энэ шоколад бүр бүх хүмүүс авч туршиж үзээд байсан. Тэгэхээр тэр хүмүүс яг жинхнээсээ ингээд гайхалтай яг жинхнээсээ ярьсан мэн үү эсвэл зүгээр худалдаа ярьсан мэн гэдэг энэ одоо амсаа тэгээ та нарт хэлнэ. За эхлээд энэ хар шоколадын яг уу цагаан шоколадны яг уу эсвэл зүгээр энэ яг уу. Энийг нь хамгийн сүүлийн яаж за. Тэгэд энийг нь амсъя. Энэ хар шоколад. Би амар догдолж яагаад гэвэл TikTok дээр хараад бүх хүмүүс туршиж үзэж байгаа болохоор ингээд би ёо амсаж үзэх юмсан амар гоё болоо гэд тэгэж бодож байсан. Гэхдээ яг жинхэнэ Dubai шоколад ийм байдаг л да. Нэгэ бүр ингэсэн. Энэ яг одоо энэ зурган дээрээ байдаг шиг ийм юм цацсан байдаг. Гэтэ айгу. Одоо энийг ингээд хүмүүс ингээд голд нь ингээд ингэж хуваагаа тэгээ хараалаад байдаг. Тэгэхээр бүгдээрээ тэгцгээе. Амар жижигхэн юм энэ дотор нь хүмүүс бүр ингээд нэг ийм том юм барьсан ингээд бүр ингээд Ягаад гэвэл харуулад байдаг шүү дээ. Эдгээр шоколад амар том. Энэ болохоор жоохон нэмгэн. Бити шууд амсаарай. За ийм. Тэ энийг амсаад муухай байвал ингээ муухай гэж хэлвэл яг тэр жинхэнэ Dubai шоколадын аагүй болохоор энэ муухай байж магадгүй гэхдээ жинхэнэ Dubai шоколад нь гоё байж магадгүй. Энэ зүгээр гэрийн хажуудын дэлгүүрээс авсан болохоор яг жинхэнэ Dubai шоколад биш байх. Тэгэхээр зүгээр амсаад дүгнэе. Cheers. Яа ямар дагж байна. Надад таадагч байна. Гадах нь болохоор 8-аас 10. Гадна тал нь болохоор 8-аас 10. Доторх нь 6-аас 10. Биш 10-аас 6. 10-аас 6 гэдэг нь тий. 10-аас 6. Тэгэхээр миний болоор 10-аас 9. Энэ Mr. Beast-ийн шоколад шиг биш бүр ингээ яг байгаад байдаг шоколад биш бүр дандаа ингээд хаасаагүй байж байгаа шоколад биш. Энэ чиний амар ховор шоколад. чиний талд нь бэ. Тэгэхээр бас энэ дотор нэг pistachio ингээд канафе манафе гэдэг дээ шүү дээ. Тэр юм байгаа болохоор амар онцгой юм өвөрмөц ингээд бүр хаасаагүй олдоод байдаг шоколад биш болохоор 9. За одоо энэ цагаан шоколадын онгоцгой. King bro, I'm not even gonna fight. Энэ нь илүү гоё юм биш хадаа. Энэ Oreo chocolate шоколад гэдэг шүү. Гэтэ надаа энэ өмнөх нь бүр ингээд зүгээр нэг юм зураас тавьсан байсан шүү дээ. Энэ pistachio. Яг энэ Dubai шоколад шиг байна. Pistachio. За, одоо дахиад Pistachio. энэ өмнөхөөсөө илүү Oreo. надаа өөр харагдаж байгаа зү. За, In my. gimme cheers. Бэста. За. Надад Гадах нь гадна
6-аас 10-6. Гадахна болохоор 8-аас 10. 10-8. Тэгээд дотор Би цагаан шоколад нь бүр амар дуртай биш. 10-6. Тодорхон болохоор 10-аас 6. Бич доторх нь ингээд бүр ингээд доторх нь амар гоо биш. Доторх нь 10-8. Энэ баг хамгийн муухай шоколад нь байна. Миний бодлоор бол гэхдээ яг энэ одоо сүн шоколадыг авчиж үзье одоо. Тэгээд ягаад амар бүр ингээд дуусахгүй байгаа гэхээр энэ шоколад нь амар чихэртэй. Тэгээ бүр амар олон нэр 1 2 3 4 5 бүр ийм бар байгаа болохоор ингээд амар олдын гэх юм бол пологдон бөөлжин гэн шоколад ч амар хурц штэ. Тэгэхээр ингээд амар бин муу тэгээ хурцтан. I can make magic with this. За энэ би өмнөдгшгөө ингээд зүгээр зураас зурсан байна. Гэтэ гайгүй. Тэр зураас нь баг Chalk sugar харагдах нь өөрчлөгдөн. Can I get this one? No, just get what you get and you don't get upset. Одоо энэ сүн шоколадыг туршиж үзье. Хамгийн сүүлийн шоколад. Энэ гоё байгаас ягаад гэвэл би Дубай шоколадыг хамгийн гоё гэж бодоод байгаа штэ. Гэтэ найдар ялж магадгүй. Тэгэхээр гоё байгаас. Гэтэ тэр яг үнэн чи ингээд амтнасаа Pepes. Cheers. Тодорхон 0-аас 10. Тодорхон. 10-аас 0 гэж юу? Тэгээд гадахна 10-аас 6. Доторх нь 10-аас 10, гаднах нь 10-аас. Энэ биш ээ. Үгүй мэн. Жохон ингээд идээд жажтаад хаар илүү гоё болд юм байна. 10-аас 9 амин. Гэтэ энэ хар шоколад эсвэл энэ нь ядсан. Цагаан шоколад нь яд таалагддаг. Тэгээ Mr. Beast-ийн шоколаднаас бол жинийн ялзаа. Өөрөө юм биш. За чи шоколад ядна гоё байсан хэл. Энэ Mr. Beast-ийн шоколад гойсон уу? Дубай шоколад гойсон уу? Mr. Beast. Ягаад гэвэл би Mr. Beast шоколад гойно гэж бодоод тэгээд гойно байсан. Надад бол энэ зүгээр дэлгүүрийн болохоор амар чанаргүй байна. Гэтэ баг жинхэнэ нь штэ. $30 заяа. Тэр амар үнэтэй. Тэгэхээр жинхнийг нь авч чадахгүй. Тэгэхээр амар сонирхолтой зүгээр авснага авцсан. Тэгээ жинхнээсээ авах юм бол тэр Дубай нь гоё баха. Ягаад гэвэл энэ чинь зүгээр тэр Mr. Beast-ийн шоколадыг авснаас илүү тэр Hershey Snickers авал илүү дээр юм байна. Ягаад гэвэл Mr. Beast-ийн шоколад чинь баг жирийн шоколад. Зүгээр Mr. Beast-ийн шоколад гэж нэрлэлсэн болохоор хүүхдүүд аваад иж магадгүй. Гэхдээ зүгээр онцгой юм байхгүй. Над би бол хоёулаа сонголоо. Яг энэ эсвэл энийг яах юм бол хоёулаа. Гэхдээ яг тэр жинхэнэ Дубай шоколад энийг гэх юм бол тэр Дубай шоколад авах яа тэгвэл амар өвөрмөц амт нь өвөрмөц дээрээс нь жинхэнэ яг амар гоё ахаа. Тэгэхээр тийм. Бидний бичлэг үзсэн баярлаа. Нөгөө Mr. Beast шоколад амар гоё байсан. Тэгээд миний шоколад амар гоё байсан. Өвөрмөц дотор нь юм амар өвөрмөц. Тэгээд баяртай. Subscribe, like дараарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.